итгэж хэмбэ. Аргентины нийслэл Буэнос Айрес хотод Итали гэр бүлд 1936 оны 12 сарын 17-нд бэлдсэн. Түүний нэрийг Хорхе Марио Брюгело гэдэг. 1969 онд 32 настай Сануартны сахил хүртээд Ромын папаар өргөмжлөхдөө Ассиси нутгийн Франциск гигантний нэрийг сонгож авсан. Тэр бээр 21 наснда уушигны гянтангийн өргөслөөр өвчлж хүнд хагалгааны дараа амьд үлдсэн байдаг. 5 хүүхэдтэй Эли ууган хүү ба техникийн сургуульд химийн техникчээр төгсөөд 1961 онд Есүсийн нийгэмлэгийн гишүүн болсон. 2013 онд түүнийг папаар өргөмжлөх болсон ба дэлхийн 1.2 тэрбум католик шашинтны тэргүүнээр сонгогдов. Мөн тэрээр Америк ТВ-с тэр дундаа дэлхийн өмнөд хагасаас төрсөн анхны пап болсон. Ватиканы хүн сурталыг халж ил тод байдал нь түүний хичээл зүтгэлийн үр дүнд католиксом хувьсаа өөрчлөгдсөөр байна. Папаар өргөмжлөгдснөөс хойш 10 жилийн хугацаанд дэлхийн 40 гаруй улсад аль бие усны айлчлал хийсэн. Пап Францис Монголд баярлалаа.